Хэрхэн бол Татан морил намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажиллаж өнөөдөр та бүхэндээ хэрхэн Office-ыг 3 өөр аргаар ашиглах талаар мэдээлэл болон демо хийхээр шийдлээ. Тэгээ бичлэгийнхаа ихэнд Office-ыг хууль бусаар татан ашиглахыг болно. Ингээд хамтдаа демо руу орцгоё. Хэрхэн өнгөө Office-ыг ашиглах вэ? Өнөөдрийн мэдээлэл өгч байгаа та би бол маш их баяртай байна. Учир нь энэгээр дамжуулж маш олон хүмүүс миний дараагийн бичлэг дээр энийг үзээд өөрөө өнгөө ашиглаад олон зүйлийг сурах боломжтой болохоор маш их баяртай байна. Тэгээд юуны төрөнд төрүүлээд хамтдаа бүгдээрээ office.com руу оръё. Description дээр линкээ үлдээчих тул та бүхэн заавал вебсайт руу орж бичээд авах шаардлагагүй. Миний линкэн дээр дараад шууд автоматар таныг office.com руу оруулна. За office.com руу оронгууд ерөөхдөө бол танд иймэрхүү төр зүрэг бол харагдана. За тэгээд сурснараа хэдүүлээ зүүн гар талаасаа эхлээд нэгээр нь тайлбарлаад явчих те. За заяа би яаж өнгөө ашиглах юм бэ гэдэг хүмүүс айгүйх олон надаас асуудаг. Тэгээд эхний ер нь бол танд боломж бол энэ дээр хэрвээ та Outlook-тэй бол Office руу ороод яг одоо энэ улаан хэсэг байна те цагаанаар бичигдсэн. Энэ дээр та дараад за энэ зүйл Outlook-оор танд оронгууд энэ бол үнгөө бүх хүмүүс веб хэлбэрээр бол ашиглах боломжтой. Яг та бүхэн магадгүй Google Doc ч юм уу те ямар нэгэн өөр вебсайтаас үнгөө ингэж ашиглаж байгаа бол яг тэнтэй адилхан гэсэн үг. Microsoft өөртөө ажиглаад окей одоо ингээд юм болгон яг шинжлэхдээ хүмүүс онлайнаар маш их олон одоо Word-тэй те PowerPoint-тэй Excel-тэй адилхан төстэй програмуудыг ингээ ашиглаад маш дэлгэрэнгүй хүмүүст бол ойрхон наалтцтай ашиглахад энгийн байгаа тул бид нар бас өөрсдийнхээ веб хэлбэрээр өнгөө олгоё гэсэн шийдрийн дагуу Outlook-тэй хүн болгон Word, PowerPoint, Excel, OneNote-тэй эдгээр дэлгэцэнд одоо харагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийг ашиглах боломжтой болсон байна. За энэ бол таны эхний өнгөө ашиглах боломж байна. За дараагийнх нь Get Office гэдэг рүү хэдүүлээ оръё. Маш олон хүмүүс шинэ компьютер авчаад Office татъя гэд хэлдэг. Тэгээд хэрвээ та Best Buy-аас ч юм уу эсвэл Amazon за болоо Apple Stores эсвэл Microsoft Stores те хаа нэгэн онлайн хэлбэрээр та бүхэн одоо бараа бүтээгдэхүүнээ бол авч байгаа бах линк нь эсвэл дэлгүүрт ороод та компьютер юм уу лаптоп утаснуудаа бол авч байгаа. За тэрэн дээр би та бүхэнд хэдэн зүйлийг анхаарал сануулахыг хүслээ. Маш олон хүмүүс над дээр ирээд заяа ахынх нь эхчийнх нь эсвэл миний Outlook чиний энэ заагаад байгаа гоё функцүүд байхгүй байна. Яагаад байхгүй байгаа юм бэ гэж айгүйх асуудаг. Ихэнх бүтээгдэхүүн зарж байгаа газрууд та бүхний одоо баруун талд миний гарч байгаа энэ one time purchase-ийг хийсэн байдаг байгаа. One time purchase-ийн сул тал юу вэ гэхлээр за та жишээлбэл энэ жил 2020 онд сургуулийн эхний жил гээд 9 сарын 1-нд та компьютер авлаа. Тэгээд цаад газраас нь за Office худалдаж авах уу гэд та $150 авчлаа. Гэтэл дараа жил Microsoft жил болгон 4 удаа security-г шинжилдэг, 2 удаа томоохон өөрчлөлтийг бол хийж идэг. Тэр өөрчлөлтөнд маш олон функцүүд нэмэгдэж идэг. Тэр функцүүд маань хүмүүсийн өгсөн фидбакаас шалтгаалж за ийм төрлийн хүмүүс ингээ ашиглаж байгаад ийм асуудал гарч ирж байна. Тэгэхээр бид нар энэ бүтээгдэхүүнүүдээ илүү амар болгох хэрэгтэй юм гэдэг дээр тулгуурлаж жил болгон шинжилэл явагдаж байдаг. Улирал болгон шинжилэл явагдаж байдаг. Гэтэл та энэ жил 2020 оны одоо шинжилэлтэй one time purchase Office авчлаа гэж бодоход 2021 он 22 он ирэхэд тань шин зүйлүүд байхгүй байна гэсэн үг.
Та мага тэр үед за би нэг төлөөл болчлоо гэд сэтгэл амар байгаа боловч цаашаа та өөрийнхөө сурах, шин зүйлийг өөрийнхөө бүтээгдэхүүн дээр гаргаж ирэх боломжийг нэгсний хаачж байгаа гэсэн үг юм л да. Тэгэхээр та бүхэн цаашдаа компьютер авахдаа офисыг суулгахдаа one time purchase-ыг аль болох бити хэрэглээрэй гэж та бүхэндээ хүсмээр байна. Дээрээс нь one time purchase та бүхэн ингээд ялгааг нь энэ дээр ингээд харчиж байгаа. Энд бол зөвхөн 3 зүйл танд ирнэ. Word, Excel, PowerPoint. Тийм болохоор та бүхэн бараг миний хувьд бол хэрвээ Outlook-тэй бол Outlook-ээрээ Microsoft Edge руугаа sign in хийгээд хэрэглэдэг ч юм уу те. Хэрвээ та бүхэн Microsoft Edge дээр хэрхэн яаж одоо эдгээр бүтээгдэхүүнүүдийг ашиглаж болохын талаар мэдээллийг бас харахыг хүсвэл дээр линк дээр дараарай. Би баг зэрэг briefly яаж sign in хийж ашиглах талаар бол оруулсан байгаа. За иймэрхүү сонголтууд идэх хүн та бүхэн сая ихэнд бичлэгийн ихэнд харсан үнгүү та бүхэнд тэ энэ дэлгэцэн ийм олон өөр тэ бүтээгдэхүүнүүдийг ашиглаж болдог байхад яагаад 150-ыг төлөөд ийм 3-ныг ашиглана гэж тийм ээ. Энэ бол яг хуу десктоп л доо та бүхэн Outlook-оор бол веб дээр бол онлайнаар хэрвээ онлайн танд байх бол та ашиглаж чадахгүй. Энэ маань болохоор дандаа десктоптоор татаад танд онлайн байхгүй ч гэсэн ашиглах боломжтой гэсэн үг. За тэгээд ихчлэн би хүмүүст бол хэрвээ та бага мөнгөөр олон хүмүүст хурж одоо ингээд десктоптоор ингээд ашиглаж хэрэглэмээр байна гэх юм бол та бүхэнд би бол Microsoft 365 Family гэдэг бол санал болгоно. Гэтэ хүн болгоных бол айгу өөр хэрэг тэр хүн ганцаараа ажилладаг өөр хүмүүстэй хуваалцмааргүй байвал personal гэдгийг ч бол ашиглаж болно. Энэ бол таны сонголт. Гэтэ та бүхний мэдж байгаачлан энэ ерөөхдөө subscription based Netflix та сар болгон мөнгө төлдөгтэй адилхан тэ HBO, Amazon тэ Amazon Prime та сар болгон мөнгө төлж байгаатай адилхан ерөөхдөө subscription based. Тэгээд энэ дэр бол гаргацсан байгаа сар болгон $9.99 төлөөд эсвэл жилийн $99 $100 төлөөд тэ эсвэл сарын $6.99 төлөөд эсвэл жилийн тэр чигт нь $69.99 төлөөд та десктопын энэхүү бүтээгдэхүүнүүдийг бол компьютер дээр татаж аваад хэрэглэж болох боломжтой. Эдний маань даваа талууд нь гэх юм бол одоо энэ жишээлбэл family дээр та сарын $9.99 төлчлөө гэж бодъё тийм. Тэгэнгүүт гэр бүлийн 6 гишүүн 6 өөр продуктаар татаж аваад тэр маань юу гэсэн үг вэ? Та PC дээрээ компьютер дээр татаж авч болно, лаптоп дээр татаж болно. Монголчууд маань ихчлэн ноутбук гэж ярьдаг тийм. Ноутбук дээр татаж авч болно. Аль эсвэл та утсан дээр татаж авч болно гэх мэтчлэн. Арай эсвэл өөр та 2 дахь лаптоп компьютер байгаа бол нэг хүн 6 девайс дээр татах боломжтой. Тэгээ хүн болгонд 1 terabyte багтаамж бол ирдэг. Тэр маань ерөөхдөө 300,000 зураг болон файлтай тэмцдэг гэж үздэг байгаа. Иймэрхүү давуу талуудтай байх нь. Гэхдээ та бас тэгээ за би оюутан би энийг төлөөд бол хэрэглэж чадахгүй заяа өөр арга байна уу гэвэл байгаа. Та бүхэндээ буцаа хэдүүлэг вебсайт руугаа ороо. Энийг хоёрыг бол харлаа, демогоо үзлээ. За дараагийнх маань болохоор заяа надад Outlook ерөөсөө байхгүй. Би Outlook ерөөсөө ашиглаж үзэж байгаагүй. Gmail байна гэж хүмүүс ерөнхийдөө бол надад хэлдэг. Та санаа зовлтгүй Gmail-тайгаа байж болно. Бас та Outlook-ын захиж шинээр бүртгүүлж болно. Хэрэг шинээр бүртгүүлээвэл та энэ дээр дараад мэдээллийг хийгээд Outlook бол хэдхэн минутын дотор бол та Outlook-тай болчихно. Тэр Outlook-аараа та Office-та ингээ өнгөө веб хэлбэрээр бол ингээд ашиглаад яваад авах боломжтой байх. Тэгэхээр энэ таны эхний боломжтой төстэй хэрэг Outlook байхгүй бол хэрэглэх нь. За ажиллаа хамтдаа веб хуудасныхаа доошогоо явъя. За доор маань бол ингээд танилцуулга те ямар бүтээгдэхүүн ашиглаж болох вэ гэдэг. За энэ доор жишээлбэл ирэхээр Office маань ерөөхдөө маш олон төрлөөр хүмүүст очиж үйлчилдэг. Тэрний нэг болох юм бол та бүхний харж байгаа гэр бүлийн гишүүдэд зориулагдаж очдог.
сая би та бүхэнд харуулж байсан Family гэдэг сарын $9.99 бол төлөөд хүмүүс бол ингээд subscription base-аар бол авж байгаа тий. Эсвэл жилдээ $99 төлөөд тэр бол optional энэ дээр л гарч ирдэг. Жижиг дунд бизнестэй хүмүүст маань бас хандаж энэ тусдаа байдаг байгаа. Энэ дээр жишээлбэл та хэрэг худалдаж авахыг хүсэх юм бол энэ дээр дараад мэдээллийг хараад сонголтоо өөрөө хийх боломжтой. Дараагийнх нь бол enterprise буюу томоохон компаниудад ерөөхдөө бол 500-аас дээш 300-аас дээш ажилчтай байгууллагыг томоохон компани гэж үзээд enterprise бол явдаг. Түүнээс 50-аас ерөөхдөө 20-с 300-ийн хооронд бол жижиг дунд бизнес гэж ялгагддаг байгаа. За дараагийн маань болохоор боловсрал. За энэ боловсрал дээр та бүхний 2 дахь үнэгүй ашиглах боломж маань гэд гарч ирнэ. Маш олон удаа энэ зүйл надад тохиолж исэн тул та бүхэндээ би энийг маш дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээе. Microsoft боловсрал зориулж сургууль хүмүүжүүлэгч болон сурагч нарт оюутан залуучууд зориулж офисыг үнэгүй өгдөг байгаа. Дэлхийн альч болонд хэрвээ та оюутан сургууль хүмүүжүүлэгч бол та офисыг үнэгүй ашиглах боломжтой. Гэхдээ тэр офис маань болохоор зөвхөн боловсролд зориулсан офис байдаг. Арай жоохон зарим функцууд маань өөр. Гэхдээ ерөнхийдөө бол төстэй, бүгд төстэй. Гэхдээ яг боловсролд зориулаад маш гоёор боловсролын сургууль хүмүүжүүлэгч нарт маш амар байлгахаар бол тэдгээр бүтээгдэхүүнүүд бол хийдэг. За та хэрвээ оюутан танаа сургууль Microsoft-д албан ёсоор бүртгэлтэй байвал та зүгээр л сургуулийнхаа имэйлийг энэ дээр бичээд ингээ хийж болно. Миний мэдхээр бол Монгол улсын их сургуулийн оюутнууд бол офисын имэйлтэй байдаг. Тэгэхээр та мүйсийн оюутан байвал энэ дээр та имэйлээ оруулаад get started гэдэг дээр дараад цаашаа таныг ингээд бол self explained шууд ингээд амархан асуултанд нь хариулаад тэгээд хамгийн гоё нь боловсролын офис нь болохоор веб хуудасаарч байж болно. Эсвэл та компьютер дээр утсан дээрээ татаад авчиж хэрэглэж болно. Маш гайхалтай. Тэг үнэгүй. Тэгэхээр залуучууд маань, оюутан залуучууд сурагч маань миний дараагийн бичлэгийг зааж авахад татаж аваад 100% суралцаад хамтдаа явах боломжтой. Маш гоё боломж. Хэрвээ танаа сургууль бүртгүүлээгүй байх юм бол санаа зовлтгүй. Та энэний доор learn how to buy for schools гэж байгаа. Тэрэн дээр хэдүүлээ оронгууд энэ маань эхний хэсэгтэр болохоор хэрхэн яаж үнэгүй авах талаар тий. Тэгээд get started for free гэдэг дөрслоор дээр хэдүүлээ дараад ийм хуудас тань дээр гарч ирдэг. Маш гоё нь одоо та бүхэнд харуулъя би. Энд Монгол байдаг. За Монголыг сонгоод та мэдээл өөрсдийнхөө нэрийг сургууль хүмүүжүүлэгчтэй сургуулийн удирдлагын хүмүүс та бүхэн ингээд мэдээлэл сургуулийнхаа хаяг утас та бүхэн энд сануулхад танаа сургуулийн веб одоо линкийг бол асуудаг байгаа URL-ыг тий танаа сургуулийн адрестэй тэрийг маань асуугаад та өгөөд нэг 6-аас 7 асуултанд хариулаад тэгээд цаанаас нь тантай хамгийн ойрхон Microsoft-ийн боловсролын баг хамт олон таны мэдээллийг аваад тантай эргээд имэйлээр холбогддог. Эсвэл боломжтой бол та бүхэн лөө залгадаг таны өгсөн утасны дугаар дээр залгаад мэдээллийг аваад тэгээ хоорондоо ярилцаад окей за энэ сургууль болох юм байна гэл нэг өдрийн л ажил байдаг. Бүр заримдаа ч бараг хэдхэн цаг болол approve хийгээс сургуулиуд офисыг үнэгүй авах боломжтой. Тэгэхээр та бүхэн энийг үнэхээр ашиглаасай. Монголын маань сургууль болгонд офисыг үнэгүй ашиглаж олон гой зүйлүүдийг суралцаасай гэж би бол хувьдаа маш их хүсэж байна. Та бүхэн энэ дээр хэрвээ та оюутан сурагч энийг үзэж байгаа бол сургуулийнхаа багш сургууль хүмүүжүүлэгч нар та бүхэн бас энэ мэдээллийг хүргээрэй гэж хүсмээрээ.
За та ингээд сургуулаа бүртгүүлчлээ. Тэнгүүд асууж магадгүй. За яага Microsoft үнэгүй өгж байгаа. Яг үнэгүй дотор юу бэ гэдэг. За боловсрал дотор бол мэдээж хэрэг лайсенсууд бол 3 өөр төрөл байдаг. За та бүхэнд би хэлж байгаа нь болохоор A1 license буюу үнэгүй сургуулиудад ирдэг. Тэрэнд маань Outlook танаа сургууль дотроо оюутнуудтайгаа өөрсдийн гэсэн имэйлтэй харилцаад байж болох нь Excel дээр оюутнууд маань ажиллаж болох нь багш нар маань ч гэсэн OneNote бол миний хамгийн дуртай өдөр болгон ашигладаг бүтээгдэхүүн байгаа. Энэний талаар дэлгэрэнгүй би бас бичлэгөө цаашдаа оруулна. Word дээр бид өдөр болгон ашиглаж байдаг. PowerPoint гэх мэтчлэн энэ бол зөвхөн app нь Office app одоо танд ирж байна те. Service гэх юм бол энэ маш олон гой зүйлүүд байна. Forms гэж жишээлбэл та энэ дээр шалгалтуудаа бэлдээд онлайнаар шууд хүүхдэд шалгалт хийчихлэн бас энэ дээр хуулахгүй байх боломжуудыг бас гаргаж олдог. Маш гоё. Би өөр энэ талаар дараагийн бичлэгүүдийг хийхдээ маш их I'm very excited баяр хүртэй байгаа. За эхний өнгөдөр бол ийм сонголтод танд ирэх нэ. Гэхдээ боловсролын нэг сул тал нь оюутнуудад бол хэрвээ та оюутан сурагч байж байгаа тэр сургуулиас гараа явчвал тэр сургуулийн имэйлээр та үнэгүй ашиглах боломжгүй болно гэсэн үг. Аль хэзээний та компьютер дээр дата даваад хэрэглэж байгаа үед бол та ашиглана. Гэхдээ нөгөө шинжилэл маань орж ирэхгүй байх бас өндөр болцолтой. Тэгвэл та бүхэн тэрийг анзаараарай гэж хүсмээр байна. Дараагийн 3 дахь таны үнэгүй ашиглаж болох арга бол ажлын имэйлээрээ ороод десктоп дээр татаж авах. Үүнд маань хэрвээ таны байгууллага офистэй байгаа, та офисын компьютер дээр татаж авах боломжтой байгаа бол яагаад би тэгж хэлж байгаа гэхээр лайсенс авах тулд хүмүүсийн маш өөр сонголтууд бол хүмүүс хийдэг. Тэгээ ажлын тал дээр жишээлбэл би танартай for business гэдгийг сонгоод visual maiгаар бол тайлбарлая гэж бодож байна. За ер нь бол бизнест ингээд ийм сонголтуудыг бол хүмүүс хийдэг байх нь. Энэ дөр бол би нэг дэлгэрэнгүй бол тайлбарламааргүй байна. Зүгээр та бүхэн ямар сонголттой хэдэн төгрөгийг төлж хүмүүс л ашиглаж болдог вэ гэдгийг те. Ажлынх дээр ингээд ямар нэгэн байгууллага энэ чиний сонголтоо хийгээд за манайх 40 ажилтнтай 100 ажилтнтай 300 ажилтнтай гэх сонголтоо хийгээд төлбөрөө төлсөн байхад танай байгууллагт Global Administration буюу IT-г хариуцсан нэг хүн байдаг. Тэр хүн маань байгууллагынхаа дотоод журмын дагуу ерөнхийдөө бол сонголтуудыг хийдэг байгаа. Тэр сонголтын донд юу хийж болох вэ гэхлээр энэ хүн зөвхөн ажлын компьютер дээр татаж авч болно. Аль эсвэл энэ хүн хичнээн удаа татах эрхийг эсвэл яаж хэрэглэх нь бол цаанаас нь байгууллагын policy-гийн дагуу бол өөрчлөлтөг байгаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ таны байгууллага таны хувийн компьютер дээр офис татахыг зөвшөөрдөггүй бол та татаж авч чадахгүй. Хэрвээ хувийн компьютер дээр татаж авч олноо bring your own device гэдэг одоо сүүлийн үед айгүйх яригдчихэж байгаа тийм өөрийнхөө компьютерыг авчираад ажиллаж болно гэдэг policyтэй бол таныг хувийн компьютер дээр татахыг бол зөвшөөрнө. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө байгууллагын IT компани IT хүмүүсээс асуугаарай. IT Global Administration эрхийг гартаа хатгадаг хүмүүсээс асуугаад би ингэх боломжтой юу гэд хэрэг боломжтой бол та хувийн өөрийнхөө компьютер дээр татаж аваарай. Энэ бол үнэгүй. Яагаад тэгэхээр танай байгууллага аль хэзээ таны өмнөөс төлбөрийг төлсөн гэсэн та бол татаж аваад ашиглах тийм эрхтэй. Өнөөдрийн хэрхэн яаж өнгөө офис ашиглах вэ мөн даваа тал сул талын өнөөдөр та бүхэнд өөрийнхөө чадах чинээгээр мэдээлэл өгөхийг хүслээ. Тэгээд асуух асуулт байвал та бүхэн доор комент үлдээгээрэй. Тэгээд дараагийнхаа демо хүртэл түр баяртай. Баярлалаа та бүхэнд.